За өдрийн мэнд хүргэе. За data validation-тэй холбоотой нэг жижигхэн техникийн зөвлөмжийг та бүхэнд өгье. За би A1-ээс за K20 муж. За энийг би хүснэгтэнд оруулчих. За энэ муж дотор 60-аас 100-ийн хооронд утга оруулна. 60-аас 100-ийн хооронд утга оруулна. Өөр утгыг бол оруулах боломжгүй байдлаар хязгаарлалтыг хийж өгнө гэсэн үг. Яг энэ муж дээр. За үүний тулд яах вэ гэхээр энэ тухайн мужаа сонгоод data зэсний data validation. За энэ дээр full number гэдэг дээр нь хамгийн багадаа 60 гэсэн утга орно, хамгийн ихдээ 100 гэсэн утга орно гэд ийм хоёр хязгаарлалт хийчих. За ингээд би энэ дээр утга оруулнаа. За 61 утга орж байна. 70 гэсэн утга орж байна. За өөр нэг хэсэг дээр 100 гэсэн утга орж байна. За тэгэнгүүт 113. За алдаа зав орохгүй юм те. За тэгвэл энэ дээр нь 51 гэсэн утга оруулъя. Бас алдаа зав орохгүй. Яагаад вэ гэхээр 51 гэдэг маань нөгөө 60-аас 100 гэсэн интервалд нь л орохгүй байгаа гэсэн үг. За гэхдээ хүмүүс иймэрхүү энэ хязгаарлалтай мужил хязгаарлалт тавьсан муж дээр яаж хийж байгаа л утга оруулцдаг. Нөгөө хязгаарлалтын бус утгыг. За энэ data validation-тэй байсан ч гэсэн нөгөө paste special value гэсэн командаар тийм хязгаарлалт нь байгаа утгуудыг л оруулцдаг. За одоо би жишээл энэ дээр нэг энэ утгуудыг оруулъя л да энэ дээр. Энэ сансруу доо. Тэнцүү rand between за 10-аас 100-ийн хооронд үүсгэх нэг. 10-аас 100-ийн хооронд rand between. За энэ утгыг би хязгаарлалтай энэ муж руу оруулж байна. За ингийн тулд яах вэ гэхээр Ctrl C энэ толгойн баруун төвчийг дараад value. За ингүүд ямар нэг хязгаарлалт өөр ороо авчиж бидний нэрөө хязгаарлалт тавьсан муж дотор. За тэгвэл энэ дотор яг нөгөө хязгаарлалтнаас гадуурх утгууд орсон байгаа хэсгийг яаж мэдэх вэ гэхээр data validation-ийнхаа энэ circle invalid data гэсэн энэ командыг өгч чинь тухайн мужийг сонгож жоод. За ингүүд яах вэ? Өөрөөр хэлбэл энэ улаанаар дугуйлцсан энэ нүднүүд бол хязгаарлалтнаас гадуурх утгууд орсон байна гэсэн үг. Ингээ ерөнхийдөө хязгаарлалтнаас гадуур орсон утгуудаа бид олж чаднаа гэсэн үг. За ингээд тэрвээ эднээс олж байгаа хэдүүл тухай үед нь засаа явчихна. За 80 ч юм уу те. За хязгаарлалтанд дээр орсон бол нөгөө улаан хүрээнд байхгүй болчихно. 65 90 ч юм уу те. За энэ дээр нь цуугч гих мэтлэнгээр ингээ байхгүй бол явднаа гэсэн үг. За буцаагаад арилгахын тулд яах вэ гэхээр тухайн мужаа сонгоод data зэсний validation clear validation circle гэсэн энэ команд өгч. За ингээ болоо. За иймэрхүү байдлаар бол хязгаарлалтнаас гадуур утгуудыг бол олж болдог байх нэ. За яг үүнтэй адил зарчмаар condition форматыг бол бид нэр ашиглаж тухайн нөгөө нүдэн тавьсан хязгаарлалтнаас өөр утга орсон байна уу гэдгийг шалгах боломжтой шүү гэдгийг давхар хэлье. За ингээд анхаарал тавьсан явдалд баярлалаа. Амжилт хүсье.